За зүгштэй сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Мөнгөний луужин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын хүү эхлэхэд бэлэн боллоо. Шинжээч мөнгө хэрдэн та бүхтэй хамт тоглоно. За ингээд шинжээч надтай та бүхэн холбогдохыг хүсвэл дэлгэсэн дээр харагдж байгаа 991025 дугаараар Viber-аар холбогдож болно. За мөн имэйл бичиж харилцаж холбогдох боломжтой гэдгийг хэлэхэд бас таатай. За ингээд өнөөдрийн сэдэв бол Монголд ямар хөрөнгө оруулалтын сан дутуу байна вэ хэмээх сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр өмнө нь одоо 2 сарын өмнө санаж байна. Монгол хөрөнгө оруулалтын сан ашигтай юу гэсэн сэдвээр ярилцчихсан. Тухайд бол очон капитал хөрөнгө оруулалтын сангийн захирал оргилтой ярилцчихсан. За тэгээд тухайд бол хувийн санг бол онцолж ярьж исэн гэдгийг та бүгдэд иргэн сануулъя. За энэ удаад бол харин Монголд байхгүй байгаа дутуу байгаа нэг сан байна. За тэр бол ETF буюу Exchange Traded Fund гэсэн ийм сан байгаа. Тэгэхээр энэ сан ямар давуу талтай, ямар ач холбогдолтой талаар ярилцуулна. За ингээд эхний хэсэгт бол нөхцөлөдлийн анализыг хүргэх бөгөөд за дараагийн хэсэгт зочны хэсэгт бол төлөв байдлыг ярилцсана. За ингээд бүгдээрээ дэлхий болон Монголыг харьцуулж харъя. Хөрөнгө оруулалтын санхүүгийн зах зээл дээр, хөрөнгө оруулалтын сангийн зах зээл дээр дэлхий хаана вэ, Монгол хаана вэ гэдгийг бүгдээрээ товчхон эхлээд дүгнэе. За тэгэхээр бидний сайн мэддэг Temasek Сингапурын хөрөнгө оруулалтын сан. Тэгвэл их ус өр нь бол одоо тухайн улс орны баялагаас бүрдэж байгаа учраас нэг бол бид нар баялагын сан, улсын сан гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр Temasek-ийн энэ сан бол одоо 460 гаруй тэрбум долларыг удирдах. За бидний бас сайн мэддэг Норвегийн одоо баялагын сан байна. Тэгэхээр одоо Норвегийн баялагын санг бас нэгэн инээдтэй гэж хэлж болох мэдээлэл гарсан байсан. Монголоос одоо 130 удаа очиж судалсан гэдэг ийм мэдээлэл бас гарсан байсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд бол мэдээж олон төрөл. За тэр дотор их ус төрөөр нь ерөнхийдөө ингээд англиад нэрүүд өгөөд яваад идэг. За тэгэхээр баялагын сан гэдгийг бид нэр ойлгохдоо бол тухайн улс орны одоо баялаг дээр баялагаас орж ирсэн орлогоос бүрдсэн ийм одоо хөрөнгө оруулалтын сан гэж ойлгож байна. Энэ сангийн одоо хөрөнгө оруулалтын бодлого бас онцлогтой. Яг тэгэхээр улс орны энэ хэмжээний мөнгө учраас өнөө болон ирээдүйн хойч үе энэ мөнгнөөс хэрэглэх учраас хамгийн одоо эрсдэл багтаа тийм хөрөнгө оруулалтуудыг сонгож шийдрээ гаргадаг байх жишээт. За тэгэхээр Монголд бол та бүгд мэднэ одоо Чингис хаан баялагын сан байгаа. За тэгээд хуулаараа бүр одоо тусдаа хууль гаргасан, хуулиа дахин шинжилсэн. За ингээд одоо үндэсний баялагын сан гэж бас нэрлэдэг байгаа. За ингээд энэ сан бол Монголд одоо бүр 3 төрлийн сан байгаа. Энэ сангууд бол ингээд үйл ажиллагаа явуулж байна. За тэр дотроос яг ирээдүйн өв сан гэж санаж байна. Ирээдүйн өв сангийн хувьд бол яг одоо олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгөх зорилготой сан байх жишээтэй. За ингээд ямар ч байсан Монгол улсын хувьд бол сангаа ингээд хөгжүүлээд явж байна гэдгийг бол хэлж болохоор байна. За дараагийн нэг том одоо сангийн төрөл бол тэтгэврийн сан байдаг. За энэ бол Японы одоо тэтгэврийн сан. Тэгэхээр 1.7 ихнээ долларыг удирддаг ийм сан байна. Тэгэхээр тэтгэврийн сангийн одоо хөрөнгө оруулалтын онцлог бол өөрөө хүмүүсийн тэр сангийн мөнгө нь өөрөө хүмүүсийн цалингаас бүрдэж байгаа, хүмүүсийн тэтгэврт одоо зориулж цуглуулж байгаа мөнгнөөс бүрдэж байгаа учраас хамгийн найдвартай, хамгийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын сан байж чаддаг. Энэ утгаараа бол бас дүн нь ч гэсэн өндөр байдаг. За мөн бас маш өндөр хариуцлагатай гар удирдах ёстой юм сан байдаг. За гэтэл бол та бүгд одоо мэднэ Монголын маань тэтгэврийн сан яаж одоо дампуурсан байгаа вэ гэдгийг бол та бүгдээс надад хэлүүлдэг сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш том өөрчлөлт шинжил хийхгүй бол одоо жишээ нь би жишээлбэл та жишээлбэл тэтгэврт гарах үед яг одоо хангалттай хэмжээний тэтгэвэр авч чадах уугүй юу гэдэг одоогийнхоос өсч чадах юм уугүй юу гэдэг хүртэл асуудал бол хурцаар тавигдана. Тэгэхээр энэ ажлыг одоо яралтай асуудлыг шийдэхгүй бол улам бүр нөхцөлөд дорцсоор байгаа гэдгийг бас энд дахин хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За ингээ энэ хоёр бол ингээд дандаа ерөнхийдөө урт хугацааны эрсдэл багтаа хөрөнгө оруулалт хийдэг ийм сангийн төрлүүд бол байдаг юм аа.
За үүний араас бол та бүгд сайн мэдж байгаа баха. Энэ хүний зургийг хараад те. Warren Buffett гой харагдаж байна. За Warren Buffett-ийн хувьд бол Berkshire Hathaway хэмээх одоо компани, даатгалын компани удирддаг. За энэ даатгалын компани нь бол өөрөө нөхөн даатгалын хурамжаар орлого олдог. За тэр даатгалынхаа хурамжийг сан болгож хадгалж өсгөж байдаг. За ингээд хэдэн 100 тэрбум марн одоо удирддаг ийм том компани, даатгалын компани байна. Даатгалын одоо компани орлогоос бүрдсэн нөөц сан байна. Тэр нөөц сангаар хөрөнгө оруулалтууд хийдэг. За энд бол одоо нэлээд 100 тэрбум долларыг одоо удирдах байгаа ийм статистик тоо бол харагдаж байна. За Монголын хувьд бол бас энэ даатгалын сан бол сүүлийн жилүүдэд даатгалын сектор өөрөө томрохын хэрээр бас нэлээд одоо ашигтай болж томорч байгаа, амжилттай хөгжиж байгаа даатгалын одоо сан гэж хэлж болно. За мэдээж хэрэг амжилттай хөгжиж байгаа шалтгаан бол энэ дээр бол дандаа л одоо хувийн менежмент явж байгаа учраас одоо амжилттай мөнгө нь өсөж томорч энэ сан жилээс жилд өсөн дэвшсээр байна. За үүний дараа бол одоо хувийн хөрөнгө оруулалтын сан орж ирж байна. За энэ зургийг бас та бүхэн мэдж байгаа. Энэ бол одоо Big Short хэмээх киноны хэсгээс харагдаж байна. Одоо Michael Burry хэмээх одоо залуу байгаа. Тэгэхээр Christian Bale бол одоо гол дүрдэн тоглосон юм кино байдаг. Америкийн одоо үл хөдлөлийн зах зээлийн тэр асар том хямралын уналтын өмнө одоо тэр уналтыг таамаглаж уналтаас ашиг хүртэх зорилгоор мөнгөө байршуулж байсан хувийн хөрөнгө оруулалтын сан. Тэгэхээр энэ бол асар өндөр эрсдэлтэй сан байдаг. Тэгээд тэр эрсдлээ бол тухайн мөнгө иж байгаа хүмүүс нь ойлгоод ордог. За алдвал одоо дараа нь гомдлгүй шүү гэдэг байдлаар явж байдаг. Ийм санг бол хувийн сан гэж бол нэрлэдэг. За тэгээд Big Short гэмэх энэ хүү киног бол та бүгд үзсэн баг. Үзег бол заавал үзээрэй. Энэ бол маш гоё одоо түүхэн үйл явдлыг эдийн засгийн одоо 1929 онд Америкийн нэгдсэн улс бол хямарч их хямрал гэж одоо түүхэнд бичигдсэн байдаг. 2007 онд бол бас 2 дугаар хямрал гэж түүхэнд бол бас дурддаг. Тэгэхээр энэ 2 дугаар хямралаас хэрхэн ашиг хийсэн талаар, хэрхэн 400-500% ашиг хийсэн талаарх үйл явдлыг яг энгийн одоо тийм заавал санхүүгийн юм биш, энгийн хүн ямар ч мэрэгчлээ байсан хүнд ойлгохоор найруулан бичсэн маш сонирхолтой кино байдаг. За ингээд энэ бол хувийн хөрөнгө оруулалтын сан. За Монголд бол энэ хувийн хөрөнгө оруулалтын сан бол одоо нэлээд эрчтэй хөгжиж байна. За тэдгээрийн нэг нь бол өмнөх дугаарт зочноор орсон Очон Капитал байсан юм аа гэдгийг бол онцолж хэлье. За тэгвэл ингээд Монголд олон улсад ийм сангууд ингээд байна. За Монголд ч гэсэн бүтлгүй сангийн хувилбарууд ингээд бас байна. За тэгвэл юу дутуу байна вэ гэдэг асуулт бас байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр бол exchange traded fund буюу одоо бирж дээр хувьцаа нарилжаалагдаг одоо сан болвол бас яг сонгодог утгаараа бол Монголд хөгжиж амжаагүй. За тэгвэл бирж дээр тэгтээ одоо бирж дээр хувьцаа нэг сангийн нэг чихэн арилжаалагдаг хоёр сан болвол бас байгаа. Өмнө нь дурдж байсан. За нэг нь бол үндэсний өвчлөлийн сан. За нөгөөд нь мандал ирээд өсөлт сан. За эдгээр сангуудын хувьд бол одоо 2020 он 2021 онд одоо бирж дээр сангийн нэг чихрэг арилжаалж хөрөнгө оруулалт татчихсан. Нэг нь 5 тэрбум, нөгөөд нь 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. За ийм сангууд байдаг. За тэгэхээр эдгээр сангуудын хувьд жишээлбэл үндэсний өвчлөлийн сангийн хувьд 20 онд гарсан өнөөдөр одоо 6 дахь жил рүү орж байна. Энэ хугацаанд бол хөрөнгө нь бол 45% өссөн байна. За Монгол ирээдүйн өсөлт сан 50 тэрбум төгрөг татсан 21 онд гарсан энэ жил 5 дахь жил рүү орж байна. За энэ хугацаанд боддоор хөрөнгө нь бол 60% өссөн байна. За гэтэл энэ хөрөнгийг босгоод тэгээд энэ хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд яг боддоор хөрөнгөхийн үнцэн нь 45%, 60% өсчээд яхад яг энэ сангийн нэг чихрийг тухайд худалдаж авсан хүн одоо яг зах зээл дээр зараа гэхээр хасах 15% одоо алдагдaltaй. Эсвэл одоо 3% алдагдaltaй зарах гэдэг. Зах зээлийн өнөөдрийн биржийн үн нь бол ийм бүр анхны гарсан үнээсээ хямдхан байгаад байдаг. Гэтэл яг тэр сангийн цаана байгаа хөрөнгийн бодит үнцэн нь бол 45% өссөн, 60% өссөн байгаад байдаг. За тэгэхээр энэ дээр бол би бас өмнө хэлжсэн. Зах зээл дээр маань энэ оролцогчид бол их цөөхөн байгаа учраас энэ бодит үнцэнтэй ойролцоо төвшөнд бол
энэ сангуудын одоо зах зээлийн өнөөдрийн үн бол тогтохгүй байна гэдгийг бол бас онцолж хэлж байсан юм аа. За тэгэхээр одоо хамгийн том асуудал бол Монгол сангуудын хувьд бол хамгийн том асуудал бол хоёр асуудал байна л да. Нэгдүгээрт бол жишээ нь ингээд 4 жил, 5 жил, 6 жил хүлээчээд жилийн нийтдээ нэг 45-аас 60% ашигтай. Гэдэг маань жилийн нэг 10-12% ашигтай. Байгаад байгаа нь бол бас чамлттай. Нэгдүгээрт. Хоёрдугаар. Яг тэрийг өнөөдөр зараад гарыг гэхээр бүр хасах алдагдaltaй болчихж байгаа бүр одоо хөрөнгө оруулагчдыг бол хүнд байдалд оруулж байгаа маа. Тэгэхээр мэдээж одоо энэ зах зээл хөгжиж байгаа учраас энэ өөрөө шин зүйл учраас бид нар одоо энийг бол заавал одоо туулж гарахаас өөр зам байхгүй. Тэгэхээр энийг бол одоо сөрөг утгаас нь сөрөг талаас нь харж тайлбарлахаас илүү зах зээл бол хөгжиж байна. Цаашдаа энэ сангуудын маань өгөөж бол нэмэгдэх боломжтой юм а гэдэг. За ийм өнцгөөс нь бол бас миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ч гэсэн сангийн үнцгчдийн хоороны зүгээс дүрм журмуудаа өөрчлөлт орлоод илүү уяатан илүү энэ өгөөжийг өндөр болгох тэр эрх зүйн орчныг бол бас ингэж тэлж хязгаарлалттай байсныг тэлж өгсөн ийм шийдвэрүүдийг бас гаргасан байж байгаа. Тэгэхээр зах зээл бол маш одоо сайхан одоо хөгжиж байна. Гэхдээ үр дүн гаргахад бол хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид энийг бол тойрч биш туулж гарахаас өөр арга байхгүй л гэдгийг бол энд бас дахин хэлмээр байна. За тэгэхээр тэгвэл энэ асуудлуудыг шийдсэн сангийн төрөл бол олон улсад байна. За тэр бол ETF юм ба гэж. За тэгэхээр ETF гэдэг маань бол өөрөө юу гэхээр Exchange Traded Fund гэсэн үгний товчлож байгаа. Бирждээр хувьцаанд арилж ялгадаг сангууд. Сангийн нэг жиг. За энэ сангийн хувьд бол 3 гол давуу тал байдаг. За тэрний юу гэхээр маш хялбар байдаг хөрөнгө оруулалт хийхэд. За юу вэ гэхээр жишээлбэл одоо Америкийн технологийн салбарыг дагсан индекс, Nasdaq индексийг та бүгд сайн мэднэ. Тэгэхээр Nasdaq индекс дотор байгаа 101 компани байгаа. Тэгэхээр Nasdaq индекс гэдэг маань бол 101 компани л одоо дундаж хань шиг үг шүү дээ. Тэгэхээр технологийн салбар Америкт өсөхийн хэрээр тэр одоо 101 компаниас бол мэдээж зарим нь бол маш сайн амжилттай ажиллана, за зарим нь бол муу ажиллана, бүр дампуурна. Тэгэхээр тэр 101 компани дундаж хань шиг үг. Тэгэхээр тэр салбар өөрөө хөгжиж явах юм бол, өсөж явах юм бол тэр индекс өөрөө өснө л гэсэн үг. Тэр салбар өөрөө шахагдаад алга болж байгаа, унаж байгаа зах зээл байх юм бол тэр индекс бол унаад байна гэсэн. Тэгэхээр танд хоёр сонголт байгаа. Та яг ETF буюу тэр 101 компаниг нэгтгэсэн нэг сангийн хувьцааг ганцхан коноп дараад бүгдийг нэг дор ингээд эзэмшчих үү? Аль эсвэл тэр компани болгоныг төвж авах уу гэдэг асуулт. Тэгэхээр ETF бол тэр компани болгоныг төвлж авдаг явдлыг халаад бүгдийг нэгтгэхэд нэг сан болгоод тэр сангийнхаа хувьцааг нэг жирхийг бирждэр зарснараа бол хөрөнгө оруулагчдад маш хялбар болгож өгсөн байж байгаа. Ялангуяа энэ одоо цаг завгүй тийм ээ судалгаа шинжилгээ хийх боломжгүй тийм. За тэгээд дээрэс нь одоо санхүү эдийн засгийн чиглэлээр суралцаагүй, мэрэгшээгүй хүмүүсийг хөрөнгө оруулалт хийхэд маш хялбар болгож өгсөн гэсэн. За нөгөө талд бол эрсдэлэн дагаа буурчиж байгаа. Яг одоо гэхээр тэр одоо 101 компаниг ингээ бүгдийн худалдаад авчихаар маш өргөн хэмжээний диверсификац хийсэн багц бүрдээд тэгээд тэр одоо багц бол маш эзэл багтаа багц бол явчихж. За дээрэс нь мэдээж хэрэг тэр сангийг хэн нэгэн ингээ удирдах таарна. Тэрийг бол хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж нэрлэж байгаа. Home гэж бид нар товчилж яриад байгаа. За asset management компани гэдэг англиар бас яриад байгаа. За тэгэхээр энэ удирдлагыг хэрэгжүүлж байгаа компани бол мэдээж ажлынхаа цалин үсэг аавна. Тэгэхээр зардал гардаг. Тэгэхээр тэр нэг баг. Яг тэгэхээр тэр Америкт одоо энэ зах зээл чи хэдэн 100 жил хөгжсөн болохоор энэ тэр сангийг менежмент хийж удирдах байгаа тэр менежментийн компанийх нь жилийн зардал 1% хүрдэггүй. Тэгэхээр тэр сангийн яг хувьцаа маань одоо 20% өсчүүл тэндээс зардалт нь 1% татварлана л гэсэн. Тэр ийм бас одоо хэмжээнд ингээд хүрээд томроод хөгжсөн байдаг л та бас. Тийм учраас энэ зардал нь бол баг байгаад байгаа маа. За тэгэхээр энгийн дундаж хөрөнгө оруулагчийн хувьд бол энэ санд ETF гэдэг энэ санд хөрөнгө оруулах шиг ийм найдвартай, эрсдэл багтай, амар хялбар, төргийн шуурхай зам бол байхгүй гэдгийг бол энд хэлэх гээд байгаа маа.
За тэгэхээр ETF-ийн хувьд бол ийм давуу талтай. За ийм гоё санхүүгийн бүтээгдэхүүн Монголын өнөөдрийн одоо зах зээл дээр бол гарч ирэх байна. Ялангуяа дотоодын зах зээл дээр ингээд дотоодын биржээс худалдаж авах боломжтой. Тэгсэн мөртлөө одоо тэр Америкийн бирж дээр байгаа тэр технологийн компаниудын хувьцааг. За эсвэл тэр Америкийн тэр том компаниудын хувьцааг. Одоо жишээлбэл Dow Jones гэдэг индекс байж дээ. Dow Jones 50 гэдэг 50 компани хувьцаа гэж. Хамгийн одоо том идэвхтэй одоо нэр хүндтэй ийм компаниуд багтдаг. Тэгэхээр тэр 50 компанийн хувьцааг багцлсан тийм ETF-ийг Монголын хөрөнгийн биржээр гаргаж ирээд тавьчих юм бол одоо бүр хэлбэр болчих. Бүр хэлбэр болчих. Яг вэ гэхээр одоо үзэгч таны хувьд жишээ нь унцаасаа дансыг нээлээ. Дансаад сэргэллээ. Монголын биржээр тэр сангийг авлаа. Ганцхан сангийн 1% одоо 1 хувьцааг авах нь. 1 жирэх 1 хувьцаа гэж нэрлэж байгаа. Авлаа, ард нь Nasdaq индекс доторгоо 100 технологийн компаниг авчна. Dow Jones индекст байгаа 50 компаниг авчна. S&P 500 индекс байгаа 500 компаниг ганцхан даралтаар аавна гэсэн. Тэгээд Монголынхон биржээс Монгол төгрөгөөрөө авчна. За дээрэс нь бас ямар ашигтай вэ гэхээр долларын ханшийн одоо өсөлтөөс төгрөгийн ханшийн уналтаас өөрийгөө бас хамгаалчихна гэсэн үг. Хэрвээ дотоодын биржээр ийм сан гараад ирэвэл. Ягаад вэ гэхээр тэр сан маань бол гадны бирж дээр байгаа тэр индекс багтсан компаниудыг авчна гэсэн үг. Тэгэхээр тэнд Америкийн зах зээл дээр хувьцаануудын ханш өсгөөр тэр индекс маань өснө. Дагаад энд байгаа сангийн үн маань өснө. Дээрээс нь долларын ханш өсөдөөвэл төгрөгөөр илэрхийлэгдэх сангийн маань үн бас дахиад нэмж өсөх ёстой. За ийм одоо давуу талууд. Ийм одоо боломжууд бол энэ ETF санд бол байна. За тэгээд санхүү зохицуулалт хорооны зүгээс бол энэ одоо дүрм журмын батлаад гаргачихсан. За ийм байдалтай байгаа. За мөн одоо бас сонирхолж хэлэхэд алтны ханштай ингээд уйсан ийм одоо ETF сан Монголын дотоодын бирж дээр удахгүй удаа бас гарахаар байгаа гэдэг ийм мэдээлэл бол бас Алтан бус их сурвалжаас миний хувьд бас авсан ийм байдалтай байна. Тэгэхээр одоо бид нар яг үхээр олон улсын бирж дээр байгаа тэр жишээ нь таварын үн хүртэл байж болно. Зэсийн үн, алтны үн гэх мэтчлэн тэр одоо үнүүд дээр үндэслээд тэр үнийг дагдаг сангийн хувьцааг дотоодын биржээс авах боломжтой болж байна гэсэн л үг юм шүү дээ. За ингээд олон улсад Америкт бол маш том ийм хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд бол ийм ETF сангуудыг удирдах байдаг. За жишээлбэл Vanguard S&P 500 гэдэг ийм одоо ETF байна. За энэ бол 862 сая доллар удирдах байна энэ сан. Энэ сан дотор ийм хэмжээний юу байна? Одоо хөрөнгө байна. За тэгэнгүүт чинь Vanguard гэдэг энэ хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрөө нийтдээ бол 12 тэрлэн доллар удирддаг гэж байгаа. Тэрний 862 сая доллар нь Vanguard S&P 500 гэдэг энэ индекс ETF сан гэсэн үг. Тэгэхээр цаана дахиад одоо хэдэн одоо мянган тэрбум 12 тэрлион долларыг янз янзын сангуудад хийчихсэн ингээд удирдах гэсэн үг. Энэ Vanguard гэдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдах гэсэн. За үүний араас бол iShares Core S&P 500 байна, Spider S&P 500 байна, Vanguard гэдэг, Invesco QQQ гэдэг. Одоо энэ Invesco QQQ гэдэг чинь яг одоо юу аахгүй юу? Nasdaq-ийн индексийг дагдаг сан. Одоо та жишээлбэл биржээс, Америкийн биржээс энэ QQQ гэдэг ETF-ийг авчих юм бол тэрний чинь үн яг тэр Nasdaq-ийн индекс одоо өсвөл дагаа өснө, унал дагаад унана. Тэрний цаанд 101 компани байж байгаа гэсэн үг. За ийм боломж бол гэт байна. За дараагийн нэг том одоо хөрөнгө удирдлагын менежментийн компани бол BlackRock гэдэг. За BlackRock бол 13.5 тэрлион долларыг бол удирдах байна гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө нэг ETF гэдэг нэг сангийн төрөл шүү дээ. Тэгэхээр ETF гэдэг зөвхөн нэг сан дээр л зах зээл ингээд өгчсөн байж. Сангийн төрөл дээр. Тэгвэл цаана дахиад нөгөө түрүүжийн баялагын сан, дэвтэрийн сан, даатгалын сан, хувийн сан гэдэг өчнөө сангууд байж байгаа. За тэгэхээр тэр янз янзын сангуудыг бол ингээд хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. За Америкийн хамгийн том хоёр менежментийн компани нэг нь Vanguard, нэг нь бол BlackRock байгамаа.
Эдгээр одоо компаниуд бол 12 тэрлион доллар, 13.5 тэрлион доллар удирдах байна. Энэ бол Америкийн эдийн засгийн одоо эн чинь бараг одоо 5.1, 4.1-ийг одоо удирдах байна гэсэн үг шүү дээ. Тийм хэмжээний одоо мөнгө бол удирдах байна гэсэн. Тэр ийм хэмжээнд бол олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд бол ингээд хөгжчихжээ. Монголд бол яг эсэргээр байгаа. Өнөөдөр банкуд хамгийн том нь байна. За тэгээд нөгөө талд нь хөрөнгөний зах зээл, тэр дотроос сан бол хамгийн жижиг байна гэдгийг л одоо энд бас хэлье. За тэгээд жишээлбэл энд бол маш сонирхолтой энэ кейсийг харуулж байна. За энэ болохоор Global X Robotics гэдэг AI гэдэг ETF. Nasdaq-ийн бирж дээр байдаг BOTS гэдэг символтой. Тэгэхээр энэ одоо ETF бол Global X Robotics and AI буюу Robotics тэгээд хэмэл оюухан. Нэг хувьцаануудыг багцлсан сан байна гэсэн үг. За та энэ сангийн хувьцааг биржээс Nasdaq-ийн биржээс авъя бол BOTZ гэж бичээд хайгаад тэгээд авч болно гэсэн үг. За энийг авах юм бол цаана нь байгаа тэр компаниудын хувьцааг нэг дараа авчих гэсэн үг. За тэгвэл Global X China Robotics and AI Хонконгийн бирж дээр байгаа 2807 гэдэг кодтой. За энийг авчих юм бол та хятадын robotics салбарт явал үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, AI салбар чиглэлээр ажиллаж байгаа компаниудын тэр одоо хувьцаануудыг багцлсан нэг ETF авчиж байна гэсэн үг. За тэгвэл хажуу талд нь энэ хүснэгтэн дээр юу харуулж байна вэ гэхээр Global X China Robotics and AI ETF-ийг та худалдаж авах юм бол жишээлбэл одоо $100 худалдаж авах юм бол цаана нь таны мөнгийг энэ компаниудад хуваарлаж байгаа гэсэн үг. Beijing Kingsoft, Baidu, HKK Vision, за SenseTime, Horizon Robotics, Thunder гэх зэрэг ийм хувьцаануудад таны нөгөө $100-ыг цаана ийм хувьцаануудад хуваагаад байршуулж чинь гэсэн үг. За ингээд энэ одоо ETF буюу энэ сангийн нийт мөнгөний 65%-ны 63% нь бол одоо энэ 10 компанид байршиж чинь гэсэн. За цаана дахиад 35% нь бол өөр компаниудад байршиж байгаа гэсэн. За тэрний хувь нэг жижиг учраас энэ дээр бол харуулсангүй. Тэгэхээр хамгийн ихний их дүнгээр худалдаж авч байгаа 10 компани нь бол энэ байна. Компани тус бүрээс нь ийм хувь хэмжээтэйгээр худалдаж авсан байна. Эдгээр нь нийлээд нийт сангийн бол 65%-ны 66%-ийг эзэлж байна гэсэн үг. За тэгэхээр Exchange Traded Fund гэдэг бол яг ийм л одоо хөрөнгө оруулалтыг хувьцааны хөрөнгө оруулалтыг маш хялбар болгож өгж байгаа ийм санхүүгийн бүтээгдэхүүн. Тэгэхээр жишээлбэл та ирээдүйд автомат роботууд хөгжнөө гэдэгт итгэж байгаа бол AI улам бүр хөгжнөө гэдэгт итгэж байгаа бол та энэ олон компанийг судалж толгоо хашлахгүйгээр энэ ETF-ийг худалдаад авчихад цаана энэ олон компаниг худалдаад авчиж байгаа гэсэн үг. Харин энэ компаниудыг хэн сонгоод байна вэ гэж. Хэн сонгоод байна вэ гэхээр энэ одоо сангийг удирдах байгаа тэр олон улсын мэрэгжлийн компаниуд нь судлаад за энэ сандаа энэ хувьцаануудыг ийм хуваар авъя гэд шийдвэр гаргаад удирдах байгаа гэсэн үг. Тэгэхээр таны хувьд бол улам бүр хялбар ийм эсэл багтай, хялбар зардал багтай төргөн шурхаа хөрөнгө оруулалтыг хийх боломж бол энэ хөрөнгө оруулалтыг хийснээр бий болох юм аа. За тэгээд бид өмнөх дугаартаа бол бас та бүгд мэдлэгсэн. Манай компанийн хувьд бол энэ жил 5 жилийн ой төхөж байгаа. 5 жилийн он дээрээ бид GTN Group-тай хамтраад гадаад арилжаан дээр хөрөнгө оруулалт хийх харилцагчдынхаа системийг шинжилж TBC Global хэмээх апыг бол нэвтрүүлсэн өнгөрсөн 7 хоногт. За энэ ап маань бол таны хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар, хамгийн хурдан, хамгийн хүртээмжтэй болгож өгөх зорилготой. Ийм ап байгаа. Та бүхэн QR-ыг уншуулад дансаа 2 минутын дотор нийлгээд дансаа 20 минутын дотор цэнэглээд тэгээд Америкийн одоо бирж дээр байгаа хувьцаа за мөн энэ ETF-үүдээс бутархай ширхгээр худалдаж авах боломжтой байгаа шүү. Бутархай гэдэг маань юу вэ гэхээр жишээлбэл Facebook-ийн хувьцаа $500 байлаа гэхэд та
$50-аар 0.1 ширхэг хувьцаа худалдаж авч болно гэсэн үг. Жишээлбэл энэ ETF-ийн одоо үн $100 байлаа гэхэд та $50 0.5 одоо ETF худалдаж авч болно гэсэн үг. Тэгэхээр та сар болгон 100,000 төгрөг, 200,000 төгрөг төсөвлөөд энэ Америкийн ETF-үүдээс, за Америкийн технологийн компаниудаас тогтмол худалдаж авах юм бол ашигын хувьд, өгөөжийн хувьд, эрсдлийн хувьд бага, өгөөжийн хувьд, ашигын хувьд өндөр байх бүрэн боломжтой шүү. Ялангуяа эцэгчүүдэд хандаж хэлэхэд та бүгд маань одоо хүүхдийнхаа 100,000 төгрөгийг авч байгаа бах. Тэр мөнгөн дээр дахиад нэг 100,000 төгрөг нэмээд ирээдүйд хүүхдийнхаа санхүүгийн асуудлыг шийдэх, хуримтлалыг үүсгэх. Тэр үүсгэж байгаа хуримтлал маань дэлхийн технологийн компаниудад хөрөнгө оруулалт болж орох. Тэр Америкт технологийн зах зээл хөгжихийн хэрээр, Америкт тэр компаниуд томрохын хэрээр, Америкийн тэр эдийн засаг хүчрхэгжихийн хэрээр таны хүүхдийн ирээдүйд ашиглах тэр хуримтлалын хэмжээ өсөж байх юм боломж бол бүрдсэн байгаа. Бид үүнийг одоо бүтэн 1 жилийн хугацаанд бэлтгэж байж одоо нэвтрүүллээ. Тийм учраас та бүгд маань боломжоо бод болгоорой гэж хэлмээр байна. За ингээд олон улсын зах зээл дээр бол хөгжил юм байна. За тэгвэл дотоодын зах зээл дээр энэ ETF гэдэг энэ бүтээгдэхүүн гарах боломж бололцоо ямар түвшинд байгаа вэ гэдэг асуудлаар BGM хөрөнгө оруулалтын менежмент компани дэвсгэрэл маргаттай дараагийн хэсэгт ярилцгаулна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор бол BGM Asset Management компани дэвсгэрэл маргат хүрэлцэн ирсэн байна. Урилга хүлээн авч ирсэн баярлалаа. За баярлалаа. Эфиртээ өрснөөс баярлалаа. За тэгээд өнөөдрийн сэдэв бол одоо Монголд ямар хөрөнгө оруулалтын сан дутуу байна вэ гэдэг сэдэв байгаа. Монголд ерөөсөй байхгүй байгаа сан байгаад байна. Буюу одоо ETF те. Буюу одоо англиар бол Exchange Traded Fund гэж одоо нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ төрлийн сангийг одоо илүү дэлгэрэнгүй ярилцъя. За мөн дээрээс нь энэ дутуу байгаа орон зайг одоо нөхөд гараад ирэх ийм одоо сан ямар сан байгуулах одоо зорилготой төлөвлөгөөтэй байна вэ гэдгээс одоо ярих эхэллээ. Тэгэхээр эхлээд яг танай компанийн хувьд ер нь ямар хөрөнгө оруулалтын ер нь яг ямар сангууд ер нь одоо ингээд удирдах байна вэ? За баярлалаа. Тэгээ бид нар 2022 онд тусгай зөвшөөрлөө авсан. Анх тэгээ Tesla Group-ийн одоо 100% хөрөнгө оруулалттай байгуулагч жисэн тусгай зөвшөөрлөлтийн хомк менежмент компани байгаа. Тэгээд 22 онд үүсгэн байгуулагдаад бид нар 23 оноос эхлээд үйл ажиллагаагаа ер нь эхлээд докторжуулаад явж байна. За тэгээд яг нөгөө хөрөнгө оруулалтын менежментийн компани бол бизнес чинь бол ерөөсөө сангаар дамжуулж ил бизнес хийх гэдэг. Тэгэхээр ямар төрлийн санг те хинт зөрүүлж гаргаад яаж одоо тэр бүтээгдэхүүнийг борлуулах уу гэдэг тухай юм яригддаг. Тэгэхээр бид нар тухайн үед бол нөгөө зах зээл дээр байсан боломж нь бол хамгийн том зах зээл нь бол одоо бондын сан байсан. Бондын зах зээл байсан. Тэгэхээр бондын зах зээл дээр ажиллая гэд харьцангуй бидний нөгөө туршлага те одоо мэдлэг ур чадвар бол илүү нөгөө бонд талдаа бас нэлээ одоо арай төлхөө мэрэгчсэн байсан учраас бондын зах зээл дээр ажиллая гэд. Тэгээ 24 оны 3 сард бид нар бондын сангийн зөвшөөрлөө авч ирсэн. Тэгээ одоо хүртэл бондын сан маань бол үйл ажиллагаа хэвээр үйл ажиллагаа явж байгаа. Одоо нэг 27-8 орчим тэрбумын asset under management болоо явж байгаа. За тэгээд 25 онд бол бид нар дараагийнхаа бүтээгдэхүүнийг бас бий болгосон. Энэ нь болохоор ер нь үйл хөдлөлийн салбарыг нөлөө гэдэг. Тий. Тэгээ ер нь нөгөө сангийн бизнес гэдэг чинь хаана том мөнгө эргэлдэж байна, хаана бизнес байна те тэрэнд очиж нөгөө наалдаж тэрийг сангийн схемчилж схемд оруулж одоо явбал тэр одоо амжилттай сан болох магадлал бас өндөртэй. За тэгээд ирээдүйд гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй тийм сан болох магадлалтай байдаг. Тэгэхээр бид нар үйл хөдлөлийн санг бол ерөөдөө онилсан байгаа. Тэгээд манай нөгөө толгой компани Tesla Group байгаа. Tesla Group-ийн бүтээн байгуулалтууд дундаас ерөөдөө тодорхой объектуудыг сан дээр худалдаж аваад тэгээд тэрийг рентал тэ нөгөө туристийн орлого генеритэх зорилготой. Тэгээд одоо бол нэг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй одоо туристийн үйл ажиллагаа маань чигдрээд явж байгаа. За мөн одоо нөгөө ажилтнуудын хөрөмтлийн хөтөлбөр гэдэг нийтдээ ер нь эдгээр төсөл хөтөлбөрүүдээр бол нэг 50 орчим тэрбум төгрөг удирдах байгаа ийм хөрөнгө оруулалтын менежментийн компани. Окей. Энэ дээр бас харцангуй шинэ ойлголт учраас бид нар ингээд иргэд одоо санд хөрөнгө оруулагч иргэд болохоор хөрөнгө оруулалтын сан гэдэг ингээд
ойлголоо. За тэнгуут ард нь болохоор хомк гэдэг бас нэг ойлголт яваад байна тий. Тэгэхээр энийг нэг илүү жоохон тодорхойлж одоо бүтцээр нь ингээд яаж өгч тодруулж өгч. Тий. Сан ер нь бол сан гэдэг чинь бас нэг юм ер нь олон нийтээс одоо хөрөнгө цуглараад те пул үүсэж байгаа одоо компани хэлбэрийг хийж байгаа. Тэгээд манай ер нь нөгөө нэг олон улсч төр манайч төр хуулийн зохицуулалтын сангийг зөвхөн хөрөнгө оруулалтын менежментийн компани үүсгэнэ гэж явдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын менежментийн компани юу их вэ гэхээр тэр санг удирдах одоо мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг те хүний нөөцийн менежмент болон бусад одоо менежментээр хангаж ажилладаг ийм мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж идэг гэсэн. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын менежментийн компани дээр баг нь байгаад тэндээсээ яг ямар сан байгуулахыг гэдэг шийдвэр гараад сан байгуулагдаад хөрөнгө оруулалтын менежментийн компани дээр хүний нөөцийн баг байгаа шүү дээ. Тэндээсээ тухайн сангийн удирдлагыг томилоод одоо хөрөнгө оруулалтын зөвлөгөөлүүдийг томилоод ажилладаг гэсэн. Тэгэхээр санг бол хөрөнгө оруулалтын менежментийн компани үүсгдэг. Хөрөнгө оруулалтын менежментийн компани бол тухайн санг бол одоо сервис провайдер маягаар ажилладаг гэсэн. Тэгэхээр нэг хөрөнгө оруулалтын менежментийн компани хэдэн ч сан удирдах болно гэсэн тийм. Одоо янз янзын чиглэлийн жишээлбэл танах шиг бондын, үйл хөдлөлийн ажилчдын чиглэлтэй тэтгэврийн чиглэлтэй. Окей. Бас нэг юм байгаа даа л да. Монголд ч одоо ингээд нөгөө хөрөнгө заллин их болцоо байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө би хүнд ингээ ихтэй мөнгө өгчдөг. Нөгөө миний мөнгө маань найдвартай хадгалагдаж байгаа юугүй юу гэдэг бас нэг юм асуудал гарч ирдэг. Яхаар гарч ирдэг л дээ. Ялангуяа нөгөө гадаад харилцаанд одоо орж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө одоо тухайн унцаасны компаниудтай жишээ нь манай данс мөнгө өгчдөг. Хийчдэг, тэгээ хувьцаа авдаг. Гэтэл цаана нөгөө хувьцаа авч байгаагүй гэдэг нь бас нэрийн асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ адилхан санхүү зохицол юм чаа. Сан дээр ер нь тэр хөрөнгө мөнгийг хаана бүртгэж хадгалж яг энэ байгаа тий. Яг энэ ханшин бодтой энэ юм аа энэ төр гэдэг процесс нь хаана явд. За хоёр юм байгаа. За нэгдүгürt бол нөгөө тухайн сангийн стратегтэй нөгөө хэлбэр бас их чухал баг. Тэгэхээр тэртээ одоо хедж фонд ч гэдэг юм уу, хувийн хөрөнгө оруулалтын сангууч нөгөө эрсдэл өндөртэй тэгээд тэрийгэд ахс өгөөж өндөртэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэгэхээр тэрийг одоо өгөөж өндөртэй эрсдэл таах чадвар өндөртэй хүмүүс бол өгөөж өндөртэйгээ хөрөнгө оруулалтын санд, хувийн хөрөнгө оруулалтын сан руу мөнгөө байршуулдаг те. Тэгээд гадны кейсүүд дээр бол нөгөө бүх юм хаалттай эрсдлээ өөрснөө даагаараа гээд хувийн хөрөнгө оруулалтын сангуудад ажиллах орон зайгийн чөлөөтэй өгчөж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол нөгөө ардах хэмжээгийн сайн судлалгүйгээр хөрөнгө оруулалт хийгээд тэгээ нөгөө хитрхи эрсдэлтэй нөгөө леверэж сангуудч хөшүүрхтэй сангуудч юм уу те байснаас үүдээд мөнгө олж байгаа кейсүүд бол байгаа. Энэ бол илүү нөгөө тухайн сангийн удирдлагын хэв маягаас үүдж байгаа. Таны асууж байгаа бол илүү нөгөө залиланч гэдэг юм уу те тэртлийн зохицуултуудыг бол ер нь бол нөгөө санхүүгийн зохицуулах хороо бол одоо нэлээд хатуу чанга хяналт хийж явдаг. Одоо манай дээр байгаа бүх үйл ажиллагаанд бол хорооны одоо хяналтанд ор явдаг гэсэн. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн гаргалаа те тэрийг одоо хорооноос бид нар зөвшөөрөл авдаг. За яаж ажиллах юм те бүх юм ил тод нэг нэгэнгүү тооччиж одоо хороо тэрийг бол хянаад за энэ бол хөрөнгө оруулагчийн эрх ашигыг бол одоо зөрчих магадлал багтаа юм байна те хамгаалж болох юм байна гэдэг үүднээс зөвшөөрлийг бол өгж байгаа. Дээрээс нь бид нар одоо нөгөө сан гэдэг ойлголт чинь тухайн санд байгаа нэг жирхтэй тухайн сангийн хувьцаа гэсэн шүү дээ. Одоо нэг жирхийн эзэмшигч нарын хөрөнгө одоо орох гарах урсгал те тухайн сангийн кэшфлоу бүх зөвшөөрлүүд бас Кастижон банкн дээр явдаг. Тэгэхээр мөнгө хөрөнгийн хувьд бол нөгөө хяналтыг бол ер нь өдөр тутмын үйл ажиллагааны бол Кастижон банкуд хяналттай явуулж байгаа. Яг нөгөө үйл ажиллагааны хүрээнд бол санхүү зохицуулахаар бол хяналттай явуулж байгаа гэсэн. Хөрөнгө оруулалтын сангууд одоо Монголд бүтэхгүй янз янзын санхууд байна л да. Баялагын сангаас гэхгүй л тэтгэврийн сан байна. Мөнгөгүй хасах алдагдaltaй тэтгэврийн сан. Баялагын сангийн маань нөгөө мөнгө Монгол дээр харагдгаа байсан гэв. Өчигдөр нэг фэйсбүүкс тийм мэдээлэл бас харлаа. Тэгээ яагаад алуулсан юм бол гэж. За тэгээ араас нь бол даатгалын сан харьцангуй хөгжиж байна те. Хувийн менежмент явж байгаа учраас компаниуд ингээд томруулаад яваад байна. За хувийн сан ч гэсэн хөгжөөд явж байна. За тэгээд хамтын сангууд бас гарцсан явж байна те. Одоо чи мандал ирээд төсөл сан байна. Ардын одоо үндэсний хвшлийн сан байна. Гэт ингээд ерөөдөө том дүр зургаар нь харуул одоо энэ төр талын сангууд бол нэг тийм дампуу. Хувийн сангууд бол харьцангуй амжилттай. Гэхдээ яг одоо тэр дотроос бас түрүү ярьжлаа л та энэ одоо байгаа энэ хоёр хувийн хамтын сангуудын гүйцэтгэл ашиг алдагдал ямар байгаа юм бэ гэж. Тэг ингээ харахаар
нэг нь бол 5 жилийн өмнө, нэг нь баг 6 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээд нэг нь 45% ашигтай нийт хугацаанд. Нөгөөх нь 60% ашигтай. Тэгэхээр 45-ыг одоо нэг 5 дугаарчаар жилийн би 95-49%-ийг сар. За нөгөөх нь нэг 12% юм уу та тий. За ийм нэг байдалтай. Тэгээд энийг жишээлбэл энэний оронд одоо нэг бонд авцсан байсан бол. Бондын хүч одоо яг тухайд бага байсан л та 13-4 байсан гэсэн. Одоо 19 болчихлоо шүү дээ. Ингээд нөгөө мэдээж зах зээл хөгжиж байгаа учраас эхний үед бол бас иймэрхүү юм байдаг л та тий. Аль ч зах зээл дээр. За энд бол ингээд тодорхой түүх орон зай үсэд явж байгаа. Тэгэхээр ETF гэдэг маань тэгвэл яг одоо энэ асуудлыг шийдэх ямар боломж байна гэж харж байна. Жишээлбэл одоо танах одоо яг сонгодог ETF дотоодын биш тэр гаргалаа гаргахаар одоо ажиллаж байгаа. Тэгвэл энэ дээр одоо ямар яг энэ асуудлуудыг те хөрөнгө оруулагч нарт тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байна. За ямар ч байсан яг энэ дээр юм хоёр үнцэг байдаг. Миний хувийн бодол нэгдүгürt бол та өөрөө бас хэллээ туулах хэрэгтэй замаа туулаад явж байгаа гэдэг шиг те. Тэгэхээр гадны одоо ялангуяа хөгжиж байгаа бас илүүтэйгээр хөгжилтэй орнуудад бол ард иргэд ингээ хоримтлал үүсгэсэн явж байгаа шүү дээ. Тэгэхээр хоримтлал үүсгэсэн явж байгаа дээрэс нь бүгд өөр өөрсдийн одоо ажил төрөлтэй завгүй бүтээмж өндөртэй юм болсон байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь нөгөө мөнгө өдөрдүүлэхин тулд одоо манай Монгол шиг ингээл нөгөө нэг өөрснөө ингээл менеж хийгээл те ингээд их магадлал юу бахта голцоо ер нь сангуудаар дамжуулаад хөрөнгө өдөрдүүлчихдэг те тийм одоо замнал уул нь бол байх хэвээр. Тэгэхээр бид нар ер нь бол ингээд тийшээгээ явах хэвээр. Цаг хугацааны хувьд бол бид нар арай болоогүй. Энэ бол магадгүй 10 жил 20 жилийн дараа тэр рүүгээ явах бах. Тэгэхээр тэрийг л одоо төвчилж ер нь бол одоо эхний хамтын сангууд ер нь бол гарч ирсэн. Энэ бол ялчгүй бас одоо цаасаа хийх ажлууд тий. Тэр үед харьцангуй бас дүрм журм юмнууд нь тодорхой бус тий. Баригдмал юмнууд байсан хязгаарлагдмал тий. Тэгэхээр өгөөжийн хувьд бол тийм байгаа. Зүгээр гол асуудлууд юу байгаа вэ гэхээр за нэгдүгürt бол хөрөх чадрын асуудал хамгийн чухал асуудал тий. Үсүйдээ авзаа. Тий. Сангийн чинь одоо гол давуу тал за хувийн сан бол өөр тий. За хамтын сангуудын бол гол давуу тал бол хамтын хаалттай нээлттэй хоёр гоо шүү дээ. Хамтын хаалттай бол биржээр гараад биржийн ликвидитигээр тэр хангагдчих явж байгаа хэвээр. Хамтын нээлттэй бол тухайн санг гаргасан хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөх чадрыг хангаж явах хэвээр. За хамтын нээлттэй бол дахиад нэг өөр асуудалтай. Одоо байгаа бирж дээр байгаа хоёр сан маань бол бирж дээр тэр ликвидити хангах хэвээр маань байхгүй л гэсэн үг ирэлт байхгүй. Цаана нь бол боттор хөрөнгө нь бол өсөд идэг тий. Одоо мандлагч чинь анх MFG чинь 1000-аар гарсан одоо бараг 1500 600 ууланд бол ингээ 1603-аараа ч юм уу тэрнтэй ойролцоо дээр ингээд давцарч ажиллаж хэвчээ тий. Гэтэл 900 мянга ч өрөөгүй байгаа. 67 68. Тий. Магадгүй одоо тий. Тэгэхээр хөрөнгө оруулалт тий сангийн хувьд бол хөрөх чадвар бол одоо хамгийн чухал асуудал байгаад байгаа. Тэгээд зүгээр улс орны яг хөрөнгөний зах зээлийн хөгжлийн төвшөнтэй энийг харьцуулж харах хэрэгтэй юм байлээ. Манай Монгол шиг ийм нэг ард иргэд нь яг энэ зах зээл рүү төдийлөн бос ороогүй тийм итгэвтэй одоо арилжаа идэг хэдэн хүн байдаг яг аль биесний тоо бас байхгүй шүү дээ. Ер нь бол нэг 2015 онд бол нэг 1000 хүн гэдэг албан бус тоо байсан. Одоо бол нэг за нэг 2-3 мянга болсон байх тийм. Тэгэхээр яг улсын нөгөө ард иргэдийн ажил хийж байгаа хөрөнгөлөлт үүсгэж байгаа хүмүүсийн тоо хэмжээтэй харьцуулаад харах юм бол 2-3 мянга гэдэг чинь айгүй хангалтгүй тоо. Бусад улстай харьцуулбал тийм. Тэгэхээр яг нөгөө улсын хөгжилтэй ингээ харьцуулаад харах юм бол том хөрөх чадвартай, том зах зээлтэй, том одоо волюмтай тийм ийм зах зээл дээр хамтын хаалттай сангууд бол хамгийн одоо тохиромжтой. Нэлээд хөгжсөн зах зээл. Яа тэгэхээр одоо сая би бас Индонез яваад ирсэн. Тэрэн дээр ямар ч стартап дурын нэг бүтээгдэхүүн гаргахад худалдаж авах 100,000 бэлэн байждаг гэж байна. Тэгэхээр нэг 2-3 сар тэр компани бүтээгдэхүүнийг худалдаж авахд тэр стартап босоод ирдэг гэдэг шиг хамтын хаалттай сангууд дээр одоо 50 тэрбум те чинь ер нь бол дүн бол гайгүй том байх хэрэгтэй шүү. Тэгэхээр 30 тэрбум ч юм уу 50 тэрбумыг босгоход тэр одоо хөрөнгө оруулалтын сангийн стратеги дүрм журамтай ирээдүйн харуулцад итгэж хөрөнгө оруулалт хийж явах хэрэгтэй. Манай Монголд бол 50 тэрбум төгрөгийн одоо сан босгох бол хэцүү бах. Ер нь бол нэлээд хэцүү. Тэгэхээр тэр утгаараа хамтын хаалттай бол хөгжлийн төвшөнтэй харьцуулах юм бол жоохон тохиромж муутай болчихдог. Уул нь бол
Яг одоогийн нөхцөлд бол одоо хамтын нээлттэй сан бол их давгүй байгаад байдаг. Гэхдээ олон түмэнд нөгөө боловсралтай мэдлэг түгээх, мэдлэг одоо тэр мэдээллийг түгээх гэдэг асуудлаас болоод хамтын нээлттэй сангууд бол явж чадахгүй байдаг. Окей. За энэ дээр би бас нэг зүйл би бас түрүүн ярианыхэнд жоохон буруу ойлголт өгчих шиг боллоо үзэгчдэд. Нөгөө ETF одоо яг ETF алгаа гэдэг тийм Монголд. Тэгэхээр энэ дээр тодруулж өгөөч. Одоо яг энэ Мондол ирээдүйн өсөлт сан, үндэсний хөгжлийн сан гэдэг энэ хамтын одоо хаалттай энэ сангууд нь ETF мөн үү? Биш мөн бол аль талаараа мөн юм те. Биш бол яг ETF маань яг ямар давуу тал байна? Ер нь бол яг ETF гэдэг нь арай өөр сангийн төрлөлтөө, сан гэдэг ангилалд орж байгаа шүү дээ. Гэтэ Мандлын одоо сан, ардын сан гэж ярьж байгаа. Эдгээр хамтын сангууд бол илүү нөгөө актив удирдлагатай сангууд байна. Ер нь бол нөгөө сангийн чинь хөрөнгө оруулалтын стратеги нь актив болон пассив гэж ангилаад байна. Тэгэхээр пассив удирдлагатай санг л ер нь бол одоо ETF гэж ерөөдөө нэрлэдэг байгаа. Тэгээ тэр нь биер дээр арилжаалагдчихдаг. Тэгэхээр пассив удирдлагатай ETF гэж юу вэ гэхээр тухайн нэг индексийг дагдаг одоо санг л пассив хөрөнгөний захын нэг том индекс Nasdaq ч гэдэг юм уу S&P 500 шиг тийм үү. Тэгэхээр Nasdaq жишээлбэл 100 гэдэг тийм индекс ба шүү. Nasdaq-ийн хажууд одоо индекс провайдерын гаргасан. Тэгэхээр тэр индексийг дагдаг жишээлбэл QQQ гэдэг индекс байна. ETF байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр пассив удирдлагатай ETF-ийн тархин өөр индекс болж байгаа. Тэр тархин дээр дүрм журм бичигдэх хэрэгтэй тийм. Тэр харуулц ирээдүйд яагаад энэ индекс сайн байх вэ гэдэг тэр нэг юм ноу-хау байх хэрэгтэй. Тэр ноу-хауг шууд дагуулаад тавьчихж байгаа пассив удирдлагатай санг ETF гэж нэрлэж байгаа гэсэн. За тэгвэл жишээ нь Монголд ингээд топ 20 TTT ETF гаргаж болох нь шүү дээ. Тэр нь жишээ нь топ 20 индекст байгаа 20 компаниг багцлаад худалдаад авцсан. Тэгээд сангийн нэг ширхэг одоо хувьцаа аль гэсэн үг шүү дээ тийм. Тэрийг одоо хүмүүс биерж ингээд авд зарж болох нь шүү дээ. Одоо уул нь болно тий. Тэгтэл тийхгүй байна шүү дээ. Яагаад тийм. Яг бидний тийм бүтээгдэхүүн гарахгүй шүү дээ өнөөдөр хүртэл. Тий, ирээдүйд бас бид нар бас тэрийг бас сонирхож судалж байгаа. Ер нь бол ирээдүйд гаргахаар гарахгүй шалтгаан өөрөөр хэлбэл нөгөө гадны хөрөнгө оруулалт тэр чинь яагаад тэр индексийг гаргах ёстой вэ гэдэг асуудал байна шүү дээ. Яагаад тэр индексийг гаргах вэ гэхээр хүмүүс тэр хамгийн сайн гэсэн ч юм уу тэр 20 компани нэг нэгээр нь худалдаж авах юм багцлсан ETF буюу нэг сангийн цаглаа авна гэсэн. Тэгэхээр тэрийг хэн зөрүүлж гаргах уу гэдэг асуудал байна. За дотоодын хөрөнгө оруулагчтай ч болно, нэг бол гадны хөрөнгө оруулагчтай ч болно. Гадных авахгүй. Дотоодынх нь бас ялгаагүй. Хувьцааны нэг бүрчлэн тухайлсан хувьцаануудын хөрөх чадвар өөр муугаад шүү дээ. Эрэлт муугаад идэг. Хувьцааны ханшууд нисэхгүй байгаад идэг те. Тэгээ яг үндэ 20 гоё компани бол байхгүй шүү дээ. Тий. Би бас тэрийг бас сая өнгөрсөн лагт бас харсан. Тэгээд нийт ер нь манай бирж дээр 200-аад компани бүртгэлтэй өгдөг ч үлээ те. Тэнгүүд тэндээс яг идэвхтэй ямар ч гэсэн нэг алдаг хоног 7 хоног бол ямар ч гэсэн арилжаанд явцдаг те. Ийм компани бол нэг 50 л байгаа юм байна. За ихтэй. За тэгээд тэр 50 компаниас маркет кап буюу зах зээлийн одоо үнэлгээгээр нь биш хөрөх чадвар засаглал тэрүүгээр нь харьцуулаад ингээд шүүлтүртэд харах юм бол за чүү 20 компани болж байна ер нь. Тэгэхээр энийг топ 20 одоо бирж дээр байгаа индекс байгаа шүү дээ. Топ 20 индекстэй. Тэрнтэй ингээд матчлаад хасахын насаад нийлүүлээд хөрөх чадвар засаглалын одоо үнэлгээг оруулаад 20 компаниг бол гаргаж болох юм. Тэрийг хэн зөрүүлж гаргах вэ гэхээр дотоодын хөрөнгө оруулагч нарт болно гадаадынх. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол дотоодын хөрөнгө оруулагч нар бол нэг сонирхгүй. Гадны хүмүүс зөрүүлж гаргана гэсэн. Тэгээ гадных нь ч бүр сонирхгүй биш үү? Гадных нь Монголын улс төр эдийн засгийн идэвхтэйгүйгээ бүр суур асуултан дээр очиж унаанаач байна. Тий. Тэгэхээр ийм байгаа бидний бодол шүү те. Дан ганц Монгол гэвэл сонирхох магадлал багтаа. Бус нутгаар нь англи одоо кластержуулаад те. Одоо нэг бүтээгдэхүүний нэг хэсэг болгоод гадагшаага тавьбал энэ бол эрэлттэй биш болно гэсэн юм. Би саяхан бас нэг юм сонссон өнөө удлаа мэдхгүй. Одоо энэ монголчууд нөгөө нэг алтны хашаад амир өслөө ч өнгөрсөн 2 жил. Тэгээд бие талт авах гэдэг монголчууд. Тэгээд нэг юм бие юм дуртай биш юм л да. Ер нь одоо манай үндэстний нэг сонслог байх шүү. Тэгээд тэрийг битэр л авах гэдэг. Гэтэл нэг олон улсын зах чинь бол зүгээр л одоо утаснасаа л авчиж болж байгаа шүү дээ тий. Тэгээ яг тийм алтны одоо ийм хувьцаа
совцоо биш мэ алтны ханшийг дагдаг яг ийм бас ETF гэх юм уу те. Одоо гарч байгаа гэдэг бас нэг юм мэдээлэл сонсогдсон л доо. Тэгэхээр жишээлбэл тэр одоо яг манай дотоод зах зээл дээр гараад ирэх юм бол яг нэг алдах гээд байгаа хүмүүс одоо тэрийг авчих юм бол яг алтны ханшийг дагаад тэр ч өснө. Нэмэх нь нөгөө юуг дагаад өснө. Долларын ханшийг бас дагаад adjust хийх хэрэгтэй шүү дээ. Дөрөөр илэрхийлэх ханш чинь тэ өөрөө. Тийм. Тэгэхээр уучлаарай. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ дотоодын зах зээл дээр ийм ETF гарвал олон улсын захтай үйсэл юм гарвал амьдрах юм болов уу гэж надад бодогдоод байгаа байхгүй. Яг зөв тий. Санхүүс бол хороо 12 сарын ихэр алтны ETF гаргах зөвшөөрлийг нэг компанид өгсөн байгаа. Тэгээд тийм аль биесний мэдээлэл гарсан. Тэгэхээр одоо удахгүй ер нь бол алтны ETF бол гарах бах те. Гэхдээ гарахгүй ч гэж болно. Хорооны журмаараа тэр чинь нэг 6 сарын хугацаанд гарах хэрэгтэй байдаг. Одоо ханш нь унаад байгаа юм чинь бас ийгүүл. Тий, яг хав ханш унж байгаа нь өөрөө бас зүг байгаа. Яг тэгэхээр тасралтгүй өсөд байх юм бол тэр чинь нөгөө GLD ч юм уу аль нэг алтны индексийг дагж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө Монголын зах зээлээс алт ирээдүйд өснө гэж бодож байгаа хүмүүсийг цуглуулад хөрөнгө оруулалтын сан босгох гэдэг шүү дээ. Мөнгө пүүл үсгэх гэдэг. Тэгвэл тасралтгүй өсөж байгаа юмн дээр дунд нь пүүл үсгэд явчих юм бол одоо мөнгө босгосны дараа худалдаа авалт хийсний дараа тэр ETF одоо алтын унчуул яг хөө саний одоо унчилж дараа амар унлаа шүү дээ. Дараа нь унуул яг хөө гэдэг. Тэгэхээр одоо бол ингээд exponential өсөлж явлаа шүү дээ. Одоо correction ороод буцаад унж байгаа. Тэгэхээр энэ уналт бол дахиад хэсэг хугацаанд үргэлжлэх болов гэж хараад байгаа. Тэгэхээр энэ уналтыг ер нь бол унаад ороод тогтворжуулалт орж ирсний дараагаар энэ ETF-ийг бол гарах болов гэж бидний зүгээс бол харж байгаа. Гэхдээ мэдээж шийдвэрийг бол тухайн одоо asset management-ийн компанид гаргана гэсэн. Окей. За тэгэхээр жишээ нь танах одоо хомк шүү дээ те хомк. Тэгэхээр яг одоо энэ дээр юу ямар энэ жилийн одоо ямар төлөвлөгөө байна? Яг одоо энэ ETF дээр за ер нь бол ингэдэж штэ ETF маань бол олон улсад ямар давуу талууд байна гэхээр за маш хялбар байна. Тэр олон 100 компаниг нэг бүрчлэн ингэж 100 дарахгүй нэг дараад авчиж те бүгдийг нэг дор ингэж багслаад авчиж. За хоёрдугаарт бол эрсдэл бага байна. Одоо нөгөө тэр сангийн чинь өөр нэг менежментийн компани баг мэрэгжлийн хүмүүс удирдаад байна шүү дээ бас тийм. Тэгэхээр тэр хүмүүс сонгогдсон юмыг сонгоод багцлцсан юмыг одоо хөрөнгө оруулагч авч ийн гэхээр хөрөнгө оруулагчийн толгойн өвчин бол тэр хэмжээг баг болчих واخ. Тэ одоо өөрөө бүгдийг ингэж судалж ухаж тэр олон компани судлаад бол тэр нь бүтэхгүй шүү дээ. Тэ ялангуяа одоо Монголоос судлаад бүр бүтэхгүй. Тэгвэл тэрийг ингээд бас тэр асуудлыг бас гítэлчихэж байна. За дээрэс нь мэдээж хэрэг нөгөө яг менежментийн компани ч ажил хөлсөө авч таарна те. Тэгээ Америкт бол сангууд нэг том учраас жилийн фи 1% хүрэхгүй байна л да. Тэгээ маш бага залталтай байна те. Одоо ETF нэг 20 өсчүүл 1% асаал 19-ийн цэвэр ашигтай болж байгаа жишээний. Тэгээ ийм том давуу талууд бол нөгөө Америкийн одоо хөгжсөн зах зээл дээр бол байгаад. Тэгэхээр таад маань одоо яг Монголын дотоодын зах зээл дээр ажиллаж байгаа тий хомк байж байна. За тэгээд ETF-ийг бас өнгөрсөн хугацаанд сангууд хийцэн байна. Сангаа нэмээд явж байгаа юм байна. За ETF руу орно гэсэн төлөвлөгөө бас байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ төлөвлөж байгаа ETF маань юу ямар хуу тийм одоо онцлогтой байх гэдэг. Энэ яг олон улсын энэ ETF-үүдийн давуу талуудыг бий болгож чадах уу? За яг зөв та яг гол нөгөө давуу талуудыг сая дурдчихлаа. Энэ дээр нэмэд нэг юм хэлэхэд бол ETF-ийн бас нэг гол давуу тал нь нөгөө хувьцаануудыг багцлчихж байгаа шүү дээ. Тэнгүүт гадны одоо индексийг дагж байгаа ETF-үүдийн ханш өөр өндөр байгаа. За ер нь $100, $200, $1000, $600 гэдэг янз янз. Тэгэхээр бид нар одоо Монголд энэ ETF-ийг гадны бүтээгдэхүүнтэй уйснараа өөрснөө тэр нэгж хувьцааны нэгж ирхийн те ханшийг тогтоох боломжтой гэсэн. Тэгэхээр нэг жирхийг бол 1000 төгрөг гэж тавьчих л да. Жишээлбэл тэгэхээр 1000 төгрөгийн ард яг тэр дэлхийн одоо технологийн бид юм уу дэлхийн компаниудын хувьцаанууд бүгд багцлагдсан байж байгаа гэсэн. 1000 төгрөгөөр нэг ширхэг хувьцаа авахд л ард нь байгаа гэсэн. Тэгэхээр гаргаж байгаа юм бас нэг
давуу тал нь хэрэглэгчдэд бүр ойрхон бүр хэлбэр баг мөнгөөр те хямд дээрээс нь одоо улсынхаа мөнгөнд тэмдэгтэр буюу төгрөгөөр авч байгаа гэсэн үг тийм том давуу тал байгаа. Бидний хувьд болохоор ер нь бас сүүлийн жил гаруй хугацаанд бол судалгаа хийсэн. Ер нь бол зах зээл дээр ямар шинэ бүтээгдэхүүн гаргуул энэ хүргийн зах зээлийн хөгжилд одоо өөрсдийн хөв нэмэр оруулах вэ? Тэгээд судалж байгаад ер нь бол ETF гэдэг концепцийг барьж авъя гэдэг. Тэгээд тэгвэл ETF маань ямар ETF байх юм бэ гэж тийм. За ер нь нөгөө дэлхийд дээр одоо нөгөө нэг пассив ETF гэж сая хоёул зөндөө ярьлаа. Тийм. Гэтэл сүүлийн ер нь нэг 5-аас 10 жилийн хугацаанд пассив ETF-ийн тоо ингээд буураад зөрүүд актив ETF гэдэг ойлголт гарч ирээд тэгээ актив ETF-ийн тоо бол ялангуяа сүүлийн 6 жилийн дотор бол айгүй өссөн байгаа маань. Тэгэхээр жишээл Америкийн зах зээл дээр 3,000 гаруй ETF-үүд байна л да. Тэрний бараг тал нь актив удирдлагатай ETF байгаа. Тэгэхээр энэ бол яг яалтчгүй нөгөө тухайн зах зээлтэй холбоотой. Ягаад тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй ер нь бол 2-3 удаагийн коррекшнийг тооцвол одоо bull market явлаа шүү дээ. Тэгэхээр пассив индексээс илүү, пассив ETF-ээс илүү актив ETF-үүдийн гүйцэтгэл өндөр байгаа болохоор актив ETF-үүд рүү шуураад байгаа гэсэн. Бидний хувьд яг зах зээлээс судлаад за ер нь бол гол асуудлуудаа эхлээд тодорхойлно шүү дээ. За хөрөх чадрын асуудал байгаа юм байна те. За хамтын хаалттайгаар явах юм бол заавал нэг том дүн одоо 54-ийн сан хийлээ гэж бодоход тэрнийхээ хөрөх чадрыг хомк өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орчоо. Тэгэхээр 54-ийн хөрөх чадварыг хангах одоо тий провайд хийх ийм хомк байх хэрэгтэй болчихж байгаа. Дээрээс нь ягаад гэхээр тэр 54 чинь тодорхой нэг компани шиг одоо гаргасан хувьцаатай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хувьцаа өөрөлдвөл буурч болохгүй гэсэн үг тий. За уул нь энэ сул талыг нөхөх гэж хамтын нээлттэй сан байдаг. Тэгэхээр бирж тэр гарахгүй хамтын нээлттэй сан бол илүү нөгөө нэг өөрсдийн платформоор дамжуулж бүтээгдэхүүнээ санал болгодог. Одоо Америкт бол BlackRock гэдэг те iShares гэдэг платформоор дамжуулаад өөрсдийн 2000 ETF-ээ санал болгож шүү дээ. Гэхдээ Монголын нөхцөлд бас энэ жоохон тохиромж багтаа байдаг. Яа тэгэхээр ялгаагүй л маркетинг, PR хийж ийж те энэ бүх хүмүүст одоо тэр бүтээгдэхүүнийг ойлгуулна. Тэгсэн дөр бол бирж дээр гараад roadshow хийгээд нэг мөр хүмүүст ойлголт өгчүүл амар те. За пассив ETF байгаа 3 дахь нь те. Одоо манай Монголын хорооны хууль дүрм журам бол ерөөсөө пассив ETF ойлголт байдаг. За пассив ETF хийж болно. Гэхдээ пассив ETF одоо хийснээрээ нөгөө актив удирдлага хийх боломж байхгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Гадныхан юу гэнэ үү? Яг тэрийг л дагна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр одоо хөрөнгө оруулалтын стратегийн хувьд бол тэр гоё бүтээгдэхүүнтэй. Гэхдээ нөгөө Монгол хүмүүс ажиллаад монголчууд тэнд өөрсдийнхөө ноу хав тархийг ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Тэр value add хийх боломжийг үнцний нэмэх боломжийг пассив ETF хязгаарлаж байгаа. Тэгэхээр ерөөсөө пассив ETF хамтын нээлттэйсэн хамтын хаалтайсан энэ гурвын шинж чанарыг нийлүүлсэн ETF маань одоо дэлхийд дээр одоо хийт болоод байгаа актив ETF юм байна л гэж харж байгаа. А дээрээс нэг том давуу тал байгаа нь болохоор эрэлтээр нэг жирхээ нэмж гаргаж болдог гэсэн. Эрэлт их байгалах юм бол нэг жирхээ нэмээл гаргаад байна те. Одоо хүмүүс авъя гэвэл байхгүй дууссан ч гэдэг юм тийм байхгүй гэсэн үг. Тий. Зарыг гэвэл зар. Тэгээд гол нь нөгөө тэр нөгөө сангийн маань нэг жирхийн үнэн нь өөрөө тэр олон улсын тэр ард нөгөө бирж дээр байгаа цаанаа хөрөнгө оруулсан байгаа тэр хувьцаануудын үнээс хамаарчих учраас энд одоо их гаргана уу бага гаргана уу тэрнээс үл хамааран бодит үнцийн ханшин олон улсын бирж дээр тогтоод байна гэсэн үг шүү дээ. Яг зөв тий. Одоо түрүүний хуулийн ярьдаг зүрх байхгүй болчихно. Дэлхийн зах зээлийн үн энд арилжаал гэж үн хоёр ижлэхэн байна те. Тэрийг ижлэхэн байлгаж байгаа гол нөгөө нэг шалтгаан юу гэхээр мэрэгжлийн оролцогчид энд AP буюу те одоо мэрэгжлийн оролцогчид орж ирж тэр маркет мейкингийн үүрэг үүсгэж байгаа гэсэн. ETF-ийн гол нэрээ ялгаа бол тэр заавал мэрэгжлийн оролцогчдоор дамжуулж бүтээгдэхүүнийг олон нийтэд одоо зарж борлуулах. Тэгэхээр ямар ч байсан одоо бирж дээр байгаа хоёр сангийн тэр цаана бодиттой хөрөнгөгийн үнцийн байгаад идэг. А яг өнөөдөр тэрийг авъя заа би авчих юм а энэ үнээр зарчих ихээр зах зээлийн үн болохоор хямдхан болчоод ингээд хүмүүс хөрөх чадвараас л гацчихад байгаа энэ асуудлыг бол ETF одоо актив ETF бол бүрийн шийдэх юм байна. Яг тэгэхээр тэр сангийн хөрөнгө оруулаад байгаа хөрөнгө нь Монголд байгаа хөрөнгүүд биш. Олон улсын бирж дээр байгаа хувьцаанууд. Учираас тэнд нөгөө ханш маань бол биднээс үл хамааралтайгаар дэлхийн одоо том акулуудын дунд тогтчихж байгаа учраас тэрийг одоо бенчмарк хийгээд энэ хүн маань ингээд яг зүрхэл ахaltaа тийм. Гэхдээ нөгөө удаан хугацаанд хол зүрхгүй л гэсэн
санаа шүү дээ. Тий. Тэгээ ETF гэдэг бүтээгдэхүүн бас яг нөгөө хөгжиж байгаа орнууд руу бас ингээд лаунч хийгдээд те яг манай монголчууд шиг адилхан ETF гэж юу юм гэдгээс эхлээл одоо лаунч хийсэн кейсүүд байгаа шүү дээ. Тэднийг ингээд судлаад харахаар нэг төстэй юм харагдаж байгаа. Хоёр төстэй юм байна. Нэг нь болохоор хөрөг чадвар ингээд муутцсан те тэгээ нөгөө хөрөнгө оруулалт хийя боломж хомс одоо бүтээгдэхүүн хомс те яг юм одоо банкны хадгаламж гэдэг бүтээгдэхүүн дээр ер нь 70-80% ингээд төвлөрсөн ийм асуудлуудтай байгаа. Нөгөө нэг нь болохоор улсын одоо өөрийн валют гэж currency те тэр нь ам долларын эсрэг ч юм уу еврогийн эсрэг ч юм уу те тасралтгүй нөгөө нэг салгарч идэг те яг энэ хоёр асуудал байдаг учраас ETF гэдэг бүтээгдэхүүн гарч ирэнгүүт энэ хоёр асуудлыг шийдэж өгч байгаа. Өгөөж. Тий. Зөвхөн тэр хувьцааны тэр олон улсын биржийн ханшны өсөлтөөс гадна дахиад төгрөгийн одоо ханшийн сулралын эсрэг өөрийгөө бас хамгаалж чинь гэсэн үг тийм. За баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирж ярьцлага өгсөн баярлалаа. Дээрээс нь бас одоо тодорхой хугацааны дараа шийдрүүд гараад баталгаажаад явах тийм ээ. Тэр үед нь дахиад иргэн уулзцгаая. Тий. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За. За зөвштэй энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсан баярлалаа.